Хүмүүсийн донд байдаг яриа бол ер нь бол яг анзаарахаар хоёр туйл руу ингээ хоёулнаар нь хит туйлшраад идэх юм шиг нэг ийм дүр зураг анзаарэгддэг. Нэг хэсэг нь гадаад дотоодын өндөр боловсролын салбар нь өндөр хөгжсөн газрууд гэрийн даалгавар өгдөг юм аа. Өндөр хөгжилтэй орнууд ингэхгүй байна. Хүүхэд зовоохоо ойлоо гэрийн даалгавраа бойл гэдэг нэг хэсэг байхад за Монгол хүүхдэд бие даах чадвар сул гэрийн даалгавар л өгч ингэж ачаал авдаг, ачаал даадаг ийм шинж чанарт сурахгүй л болохгүй гэдэг нэг ийм хоёр эсрэг байр суурьуд яваад байдаг. Тэгэхээр эхний асуулт юу вэ гэхээр гэрийн даалгавар яг ямар зорилготой, яг юу юм бэ? Хүүхд яаж сурд юм бэ? Хүн яаж сурд юм бэ гэхээр за энгийнээр хэлэх юм бол нэг хичээл дээрээ альва зүйлийг таныг мэдээд авлаа. Энэ ингээд тархин дотор нь ямар процесс болж байгаа юм гэхээр одоо юм холбоос үүсэж байгаа ямыг мэдэж аваад. Одоо их энгийнээр хэлэх юм бол. За тэгэд энэ ингээд таньж авсан мэдлэг мэдээлэл нь хэрэглэхгүй байж ах юм бол ингээд одоо тэр холбоос нь салаад мартах чинь их үү. Тэгэхээр энийг баттгах юм бол энэ гүн бат мэдлэг болж хэрэглээ болно. Ингээд юу цаад зарчмаа. Тэгэхээр яг энийг одоо гэрт нь очиж баттгаж хэрэглээ болоход нь чиглэл даалгавар ер нь бол даалгаврын процесс явагдаж байгаа. Тэгээд тэрнээс үүдээд одоо энэ гэрийн даалгавар зайлшгүй хийх одоо ажил болоод байгаа. Тэгэхээр гэрийн даалгавар хийх ёстой юу ёстой. Энэ дээр ямар нэгэн байдлаар даалгавар хийх ёсгүй үднэс гэж яах нь утгагүй. Зөвхөн их баг хийх, тохируулж хийх гэдэг нь бол яг одоо сургууль хүмүүжүүлэх технологи асуудал болж байна. Ханиа түрээд эмнэлэгт очихоор тухайн хүүхдийн биеийн онцлог гэдэг юм уу, хүн төнгөнөөс хамаарат гэдэг юм уу ингээд бичиж байгаа журнууд ондоо. За энэ хоног хугацаач ондоо тийм ээ. Тэгэхээр магадгүй яг энийг боловсрол руу шилжүүлэх ялангуяа бага ангид ийм боломж бий юу? Одоо жишээ нь анги дээрээ гялс хийчдэг нөхөрт, ойлгочдөг нөхөрт дахиад баттгах хэрэгцээ шаардлага огт нөгөө нэг ойлгохгүй маш удаан ойлгодог тэр хүүхэдтэй адилхан даалгавар өгөх нь оновчтой юм уу гэж. Яг нь суралцах одоо процессыг ерөнхийдөө зүй тогтол нь ижил байна. Ингээд ингээ хийн, гэрт энийг баттгах нь эсвэл баттахгүйгээр анги дээр ингээ явна суралцах процесс зүй тогтол нь бол ижил байна. Гэхдээ хүүхдийн сурах арга барилын онцлогоос хамаарат зарим даалгавруудыг ижил өгөөд зарим нь ялгаатай өгөх ёстой. Яг бидний одоо багш сургууль хүмүүжүүлэгчлээс нийтлэг гараад байгаа алдаан бүх ангиудад ижил за номны тэтгэр бодлогыг бүгдээрээ бодоорой гэж байгаа. Тэр нь зарим хүүхдэд болж байгаа, заримд нь бол шаардлагагүй, заримд нэгтдсэн барьсан байдаг. Зарим туршлагатай багш нар л явахаар даалгавруудаа ялгаад өгчдөг. За чи энийг ингэж уншиж судлаад хийгээрэй. Энийг бол чи ингээд цээжлээд автаад бэлдээрэй гэдэг ингээд арга зүгээр ялгаад өгчдөг тохиолдлууд байна. Тэгэхээр энэ уг нь жоохон ялгамжтай явбал илүү тохиромжтой. Энэ нь хүүхдийг сайн муу гэж ангилж байгаа ерөөсөө биш. Яг л тухайн хүүхдийн сурах арга барил нь онцлогтой. Түрүүний нөгөө өөртөө зориулж жоловч гэдэг шиг л. Гэрийн даалгавартай холбоотой гоор дунд ангийн багш нарын дунд ямар нэгэн байдлаар тийм цахим сүлжээ ч юм уу үүсгчээд за өнөөдөр 7 дугаар ангид орсон 7-гийн Б-д орсон багш нар ийм даалгавар өгсөн байна гэдгийг нөгөө шилэн танс гэдэг шиг нээлттэй хардаг байдлаар үйл ажиллагаагаа уялдуулах боломж байгаа юу гэж асуух гэдэг. Тэгэхгүй бол 1-р цаг дээр орж ирсэн багш 2 хуудас бичээрэй гэдэг, 2-р цаг дээр орж ирсэн багш 3 хуудас 4 хуудас гэсээр ингээд нэг юм даалгаврын хуримтлал үүссэн орой очиод нөгөөхд ороосоо гартдаггүй нэг ийм асуудал дунд ангид ахлах ангид анзаарэгддэг үү? Тий. Ер нь бол яг үнэн хэлтэй үсээд байгаа хүндрэл нь одоо манай боловсролын тогтолцоо бага дунд ахлах гэсэн 3 шаталтай байна. Багангийн одоо сургалтын зорилго бол дунд ангийнх бол ахлагангийнх бол энэ зорилгоос хамаарат цаад суралцах үйлүүдийн онцлог гарч ирээд байгаа. Тэгэхээр бага ангид биеийн тэмэр дуу хөгжмийн хичээлээс бусад бүх хичээлийг нэг багш заачдаг. Унших хүчгийг, монгол хэлийг, математикийг, байгалийн хоног. Тэгэхээр тухайн багш нь бүх хичээлээ өөрөө зааж байгаа учраас даалгавраа бол тохируулаад байгаа. Барьцангуй гэдэг юм дээр. Гэтэл дунд ангид одоо 20 хичээлийг 17-8 багш заачиж байгаа. Тэгэхээр нэг өөрийнхөө чиглэлийн хичээлүүдээр даалгавар өгөхөөр тэгээд хүүхдүүдээр ачаал нээх баг гарах тохиолдлууд байна. Тэр нь яг саяхан шиг нэг эцгийн группээр энэ олон даалгавар хэмжээнд амжихгүй гэдэг асуудал байна. Гэтэл багаасаа бас ингээд даалгавраа системтэй зүй тогтолтой хийгээс сурцсан хүүхд байна. Яг цагаа тохирлоо өдөрт хичээл дээр байлаа, ороо ирлээ, баг цаг хугацаанд энийг ангаа хийгээд гэдэг юм. Ингээд юу байна.
Тэгэхээр ачаал бол дунд ангид тохируулахтай холбоотой бас асуудал үүсдэг. Ялангуяа 6 дугаар ангид нөгөө багангаас орж ирээд 6 дугаар ангид гинт олон хичээлүүд ороод ирдэг. Энд бас барьцаалтах тохиолдлууд байна. Тэгэхээр энд ангийн багш нэлээд чухал үүрэгтэй. Бас эцэгхийн дэмжлэг ойлголт нэлээд чухал үүрэгтэй. Анзаархаар өөрийгөө ч харахаар гэрийн даалгавар гэдэг бол гэр бүлээрээ хийдэг даалгавар ингэ болчиход байгаа. Яагаад гэвэл гэртээ хүүхэд байжгаад ганцаараа даалгавар хийн гэхээсээ илүү орой аав ээжигээ тарж ирэхээр хамт хийн гэдэг нэг юм хүлээлгийн бас хугацааг тодорхой хэмжээнд алдчихад шиг байгаа юм. Мэдээж бүгдээрээ биш боловч надад бол ингэж анзаарагдаад байна. Тэгэхээр нөгөө магадгүй даалгаврын нэг зорилт энэгээр биелэхгүй байгаа. Яагаад гэвэл даалгавар чинь нөгөө баттахаас гадна бие даах тэр нөгөө зан үйлд сургах хэрэгтэй юм шиг байгаа юм л да. Тэгэхээр одоо нөгөө бие даагаад өөрөө ганцаараа авахтаа хийн гэхээс илүү аав ээжийг ирэхээр хин нэгэн ах эгчийг ирэхээр тусламжийн аав нь хамт хийн гэдэг нэг ийм юм түгээмэл үүсчихэд даалгавраар дамжаад бие даах тэр чадварт сургах хувь хэмжээ ер нь ямар байдгийн болов угаасаа ийм зорилго байдгийн болов байдгүй юм болов. Яг наа чинь нэг чухал үхэнд чинь л дээ гэрийн даалгаврыг гэр бүлээр хийдэг даалгавар байлгах уу гэдэг шүү дээ. Тэгэхээр цаад санаанд их энэ суралцах үйлд хүүхд суралцж байгаа. Анги танхимд яаж суралцах юм? Тэр суралцах үйлийг гэр бүл нийгмийн орчиндөө бас яаж үргэлжлүүлэх юм гэдэг сурах үйлийг эхлээд хүүхд эзэмшчихвол энэ цаашаа ингээ бие дагаа гэж. Тэгэхээр эхний ээлжинд яг энэ үйлийг эзэмшүүлэхийн тулд эцэгхийн дэмжлэг хэрэгтэй байна. Энэ бага анги дээр их түгээмэл байдаг. Тэгэхээр эцэг яаж оролцох вэ гэхээр нарийн дотор агуулгыг нь оролцож хийх шаардлагагүй. Угаасаа оролцъё ч гэдэг нь одоогийн хичээлийн агуулгууднаас ч өөр болцсон. Бараг дийлхэр болцсон. Харин юугаар дэмжих вэ гэхээр орчны сайхан бүрдүүлэх өгч. Сэтгэл зүйн үүдэн дэмжлэг хийж байгаа. Миний хувьд даалгавар хийх хэрэгтэй. Эхэндээ хийж чадахгүй даалгавар хэцүү байж болно. Гэхдээ энийг ийм аргаар хийж болно. Биедан суралцахад хэрэгтэй арга хөвшлтээр нь одоо дэмжинэ. Яг орой хичээлээс ирлээ. Хувц сумраас оллоо, хоол ундаа идлээ, жоох хамсгийч. За яг нэгднээс энэ цагийн хооронд яг чанартай суучих. За энэ үедээ миний хөө утас мутсан амтраачих. Тэг ингээ анхаарал сандахгүй ингээ бачих. За яг ингээ сууж байгаа хийчих. За тэгээд нь болж бол тогтмол яг энэ цагаараа ингээ хийчих. Ингээд нэг тийм хөвшлийг нь суулгаж өгөхтөр нь дэмжих хэрэгтэй. За 3 дугаарт нь магадгүй суралцах хөвгөлийн цааталтай юу гэхээр олон янзын сурах. Одоо жишээлбэл интернетээс хүүхдүүд хайж мэдээлэл их бэлдэж штэ. Тэгэхээр нөгөө юу зөв, юуг одоо хуулаа хийчих нь зөв. Шууд интернетээс хайж байгаа бэлэн текст аваад туулаад тавьчих нь зөв буруу шиг тийм зөв буруу хандлага чинь гэр бүл нийгмийн орчноос одоо хүмүүжил бол гэр бүл нийгмийн орчноос авахгүй. Тэгэхээр тэрэн дээр нь яг минийх өөрийнхөө л үйлдээд хуураад хуулж утж байгаа нэг удаа дуу авчихна. Чадамжийг эзэмшихгүй бол дараагийн удаа муу авах гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр нэг тийм хүмүүжил хандлагыг нь зөв болгож өгөх. За тэгээд сургууль эцэгтэй тийм холбоотой байх. Тэгээд дээр нь жоохон боловсролын харилцаа чинь боловсрол чинь харилцаагаар дамждаг учраас харилцааг эерэг барих. Хувь хүний шинжээрээ багштай тааламж нийлдэггүй байж болно тийм ээ. Ингээд нэг тийм яриа хүндургуу хүмүүс байдаг шүү дээ. Багш нь тийм яриа байж болно. Эсвэл дотгошоо байж болно. Хувь шинжийг орхиод аль болохоор тэр сургууль соёлын орчныг тийм саруул ухаанаар гэгээлэг байдлаар ярилцаж ингээд явбал тийм амьд харилцаа үүсч чадсан үед л амжилттай юм. Тэгэхээр даалгавар гэдэг бол дүгнээ хэлэх юм бол яг цаанаа бол юу гэхээр гэрийн даалгавар гэдэгт яг хүүхэд хийж байгаа боловч энэ бол гэр бүл сургууль заашгүй хамтын оролцоог шаарддаг байдаг. Тэгэл эдний багш нар баахан даалгавар гэдэг ядаргаатай ингээд хэлчихэнгүүт хүүхэд даалгавар хийх үү болох уу гэдэг нэг тийм эргэлцсэн төлөвт орж идэг. Тэгэхээр эцэгхэн сургуультай уулзалтаад багштайгаа ойлголцоод энэ даалгаврыг яаж хийвэл энэ талтан сургуульд нь юу хийх юм, бид юу хийх юм гэдгээ ойлголцчих юм бол хүүхдийг сурах арга харлыг хурдан эзэмшдэг. Ер нь ингээ нарийн ажиллах юм бол дуршлагтай багш нар хүүхдтэй ажиллахаас гадна эцэгтэй илүү ажилладаг. Өөрөөр хэлбэл би энэ даалгаврыг өгнө, энэ даалгаврыг өгөхөд яг ингэж хийлгүүл илүү сайн. Ингээд ирэхээр хүүхд нэг тийм сурах арга барил эзэмшээд ирэхээр дээшлэх тусмаа бие даа суралцаад амжилттай яваад. Боловсролын мэргэжлийн байгууллагаас гаргасан судалгааг харахаар яг нөгөө түрүүний ярьжсэн дундчилдаг хугацааг нэг даалгавар хийх хугацаа 90 минутаас давчхал юм бол стресс бухимдал үүсдэг, нойр өгөөддөг, тэгээ нөгөө нэг унтах хэвээр цагаас хэтрээ явцдаг.
За тэгэнгүүт хичээлд дур сонирхолгүй болтгоо ч гэдэг юм уу ийм сөрөг үр дагавруудыг бичсэн байлээ л дээ. Тэгэхээр тэр ир гэдэг бол яаж ч утсан мэдээж хатуу хугацаа биш байж таарна. Яагаад тэгэхээр тэр хүүхдийн хийдэг хур дарга барил эдэртэй уялдтал байх л та. Гэхдээ манайд бол энэ хугацаа жоохон давуулчаад байгаа юм. Яг ойролцоогоор тогтоосон судалгаанууд бол байдаг. Хэдийгээр хүүхэд бол ингээд одоо тэдэн насны хүүхэд анхаарлын төвлөрөл нэм байгаад ийм хэмжээний одоо шинэ мэдлэг мэдээллийн ачааллыг аваад энийг одоо баттах өдрийн суралцах одоо тэр үйл нэмэрхүү хэмжээд амжаатай байвал илүү зохимжтой гэсэн юм баримжаа чиглэлүүд байна. Гэхдээ яг амьдрал дээр бол зарим хүүхэд мэдээллийг бол ингээ харж байгаад илүү одоо харааны хүртгүүгээр авч байна. Зарим нь уншиж судалж ийж илүү ойлгож авч байна. Зарим нь хийж үйлдэх жиж илүү ойлгож байгаа нэг онцлогтой байна. Тухайн анги дээр ч гэсэн одоо зарим хүүхэд бол заавал гэртээ их удаан гэж давтаад байхгүйгээр ойлгож байгаа хүүхэд байна. Гэтэл зарим нь маш их давтжиж ойлгох хүүхдүүд байна. Тэгэхээр ер нь даалгаврыг бол хамгийн оновчтой байдал нь ихэнх нь бол анги танхим дээр үндсэн мэдлэгээ маш сайн ойлгуулад гэртээ хамгийн сонирхолтой бөгөөд тухайн хүүхдэд тохирсон аргаар даалгавар хийх юм бол хамгийн зөв болно. Түүнээс яг тэдэн минутанд хийсэн даалгаврын хугацаа бол одоо 10 дугаар зэрэг ажиллах. Гоо зүүн чиглэлийн хичээлүүд бол дандаа үйлдэж илүү нэг үр дүн чадамжууд нь суух зургийг зурж ижилсэн. Биеийн тамирын хичээлийг бол биеэрээ үйлдэж ижил тэр чадамж эзэмшнэ. Тэгэхээр тэрийг жишээлбэл зарим нь давтан олон дахин одоо биеийн тамирын хичээлийг ганцхан 7 хоногт 2 хон удаа ордог. 2 дахь 4 дахь өдөр ордог 40 минут ордог биеийн тамирын хичээл дээр дасгал хөдөлгөөн хийгээд бүх биологи боллоо сайжрахгүй. Тэгэхээр тэнд одоо аргаа мэдэж аваад тодорхой хугацаа циклтэйгээр давтан хийх замаар сайжирна. Хичээлүүдийн онцлогоос бас хамаарна. Ямар даалгаврууд уу хамгийн түгээмэл байгаа нь вэхээр даалгаврыг сонирхолтой хийх юм бол хүүхдүүд дуртай л хийнэ. Их баг гэхээс л үтэй. Сонирхолгүй даалгавар 1 минутын хугацааны бага даалгавар өгсөн ч сонирхолгүй хэрэг. Сонирхолтой хүүхдийн өөрийнх нь нас идэвхтэй онцлог тохирсон даалгавар 1 цаг байсан ч хүүхд дуртай л хийнэ. Тэгэхээр хамгийн том асуудал бол одоогийн хүүхдүүдийн одоо сэтгэл хөдлөл буюу ямар одоо үйл дээр сэтгэл хөдлөл нь хамгийн өндөр байна вэхээр мультимедиа буюу олон төрлийн тийм одоо их усүрт мультитгэж олон медиач мэдээлэл. Тэгэхээр дуу, дүрс, зураг олон юм их усүртэй мэдээлэлүүд сэтгэл хөдлөл өндөр байгаа байхгүй юу? Хоёрт бол вэхээр анхаарлын төвлөрөл их богинохон болцсон. Бид нар бол дээр үед нэг сууж байгаад нэлээд удаан суугаад номыг уншижсэн бол одоогийн энэ сүүлийн альфа үеийн хүүхдүүд, Z генерацийн хүүхдүүд бол анхаарлын төвлөрөл маш богино, бага хугацаанд байна. Энэ ажил олгогчдор ч гэсэн судалгаа билээ. Сүүлийн үеийн залуучуудын ажлын арга барилын онцлог, сэтгэл хөдлөл, одоо хүсэл тэмүүлэл, хүлээлттэй хамааралтай. Тэгэхээр аль болохоор сонирхолтой хэлбэрийг л янз бүр болгох гэдэг нь тийм. Хэлбэрийг нь одоо сэтгэл хөдлөлтөнд нийцүүлнэ гэсэн үг байхгүй юу? Жишээлбэл одоо юу гэдгийг нэг хүүхдээр нэг их бичүүлэх гэдэг юм тийм үү? Тэрийг ингээд нэг үзэж харсан судалсан юм а бичих хэрэгтэй байна та. Гэтэл тэр даалгаврыг зүгээр л заавал номноос ингээд нэг нормал текст уншуулж хуулуулж бичүүлж ийснээс. Тэгвэл чи хамгийн хүүхэд үзэх дуртай хүүхэлдэйн киног үзэж байгаа тэрийг тайлбарлаж бичээд гэж болно шүү дээ. Тийм ээ. За ингээд ахлагангийн хүүхэд дээр жишээлбэл ингээд автокад гэдэг юм уу гэдэг програм заад одоо юуны компьютерийн. Тэрийг бол хамгийн сонирхолтой хэлбэрээр өгөхийн тулд чи ирээдүйд ямар одоо байшинд амьдрахыг хүсэж байна. Тэрний энэ програм дээр гоё мөрөөдлийн байшингаа програмд бүтээчих. Гэх мэтэр ингээд нэг яаж сонирхолтой хэлбэртэйгээр өгөх үү гэдэг дээр л биднээс одоо бодмоор байна. Тэгэхээр даалгаврын цааталтаа бол юу гэхээр даалгавар хийх үйл нь хэвээрээ байна. Өгж байгаа агуулгыг орчин үеийн амьдралтай болон тухайн судлагдсан хоёр хослсон шинэлэг өгөх юм бол сонирхолтой. Нийгмийн сүлжээ хөгжсөнтэй холбоотойгоор даалгавартай холбоотой асуудлууд, шүүмжлэлүүд илүү түгээмэл харагдаад байна уу? Эсвэл энэ нөгөө нэг Generation Z, Alpha Generation-ийн хүүхдүүдийн даалгавар хийх одоо нөгөө одоогийн эцэг эхчүүдийн хүүхэд байсан үетэй харьцуулахад тэр даалгаварт хандах гэдэг юм уу, төвлөрөх, доктортой суух тэр хооронд ялгаа байгаа мó? Тэгээ энэ өстой чухал асуулт байна. Яагаад гэхээр одоо дээр үед гэхүү дээ 90-ад оноос өмнө за 2004 онд манайх чинь сургалтын агуулгыг мэдлэг олох процессыг
чадамжлуу шилжүүлсэн 2004 оны стандартаар. Тэгэхээр энэс өмнө суралцсан хүмүүс бол илүү танин мэдэх хүлд хамгаалсан мэдлэг олох сургалтанд одоо хичээл дээр суралцаад гэртээ очиод мэдлэгээ баттгах даалгавруудыг төлхөө хийж ирсэн. Одоо сүүлийн үед илүү нэг чадамж суурьтай боловсролын хөтөлбөртэй болцсон. Өөрөөр хэлбэл нийт 1-ээс 12 дугаарыг төгсгöd 3658 чадамжийг бүх хичээлээр дамжуулж эзэмших хэрэгтэй байгаа. Энэ чадамжийг эзэмшихийн тулд хийх даалгаврын тавил зохион байгуулалт нэрээ өөр нөхцөл байдлыг шаардж эхэлсэн. Хоёрдугаарт нь хүүхдүүдийн одоо нөгөө үе өөр болчихж байгаа. Тэр яг үйлчлээд байгаа шалтгаан нь одоо хүн мэдлэгийг нөгөө сэтгэл хөдлөлтөй мэдлэгийг тархиндаа одоо урт хугацаанд яваад хадгалагчдаг. Тэгэхээр сэтгэл хөдлөлийнх нь онцлогоор үйлчлээд байгаа. Тэгэхээр энэ сүүлийн үеийн хүүхдүүд сүүлийн тэр Z generation альфа үеийн хэднээс байгаа чинь сэтгэл хөдлөлийн онцлог нь тийм өөр арай онцлогтой болчиход байгаа. Тэгээд тэрэнд нь тохирсон даалгаврыг өгч чадахгүй байх юм бол хүүхдүүдээр залхалт үүсэж байгаа. За хоёрт нь эцэг эхчүүлээс гаргаж байгаа дийлэнх одоо санал хүсэлтүүд, шаардлагууд нь өөрийнхөө хуучин сурчилсан үетэйгээ харьцуулахаар ондоо болчиход байгаа. За тэгээд өөрийнхөө сурчилсан аргаар давтуулах дээр хүүхэд нь бас хүлээж авахгүй. Бидний үед зуны даалгавар гэдэг за ургамлын хатаамал хийж ирэх. Тэ жоохон дээр үе рүү болох юм бол тарвах зурмны арьс тэдний ширхэг гэдэг юм уу. Ийм даалгаврууд өгдөг байсан. За үгүүдэл цэцэг тарьж ирэх ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ ямар ач холбогдолтой яг юунд зорж исэн. Тэгээд одоо яагаад ийм хэлбэрийн даалгаврууд 100 жишээ өхөө болцсон юм бэ? Ач холбогдолгүй болоод өхөө болцсон юм уу? Эсвэл нөгөө хүүхдийн онцлог сургалтын арга барил мэдхгүй эсвэл боловсролын зорилго өөр тийшээ явцсан юм уу? Яг нэг нийгмийнхаа онцлогоос хамаараад тухайн нийгэмд амьдрах хүнийг одоо боловсрол бэлдэх үүрэгтэй. Тэгэхээр бид нар чинь социалист нийгэмд бол тис өөр зорилготой нийгэм. Одоо энэ зах зээлийн нийгэм бол бас өөр зорилготой нийгэм. Тэгэхээр яха боловсролын зорилго зохион байгуулалт бол зохимжинд өөрчлөгдөж байгаа. Даалгаврын хэлбэр бол өөрчлөгдсөн. Жишээлбэл зурмны арьс дээр үед одоо намайг хөөхт байхад бол орон нутгад зурмны арьс бол тоогоороо бэлддэг байсан. Тэр үед улсын хэмжээний нэгтгэхэд ингээд цаашаа явдаг. Одоо бол энэ даалгавар хүн зохимж байна. Тэгэхээр илүү сургуулийн бие даасан байдал ихссэн, багшийн бие даасан байдал ихсэж байгаа ямар даалгавраар хүүхдүүдэд яаж батгах нь харьцангуй уян хатан чөлөөтэй болж байгаа. Мэргэжлийн байгууллагуудаас ерөнхий зөвлөмж гаргаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол тэр үеийн даалгавар боловсролын гэхээс илүү нийгмийн захиалгатай шинж чанартай байсан гэсэн үг үү? Жишээлбэл одоо зурмны арьс бэлдэх бол боловсролын зорилгод шууд хамаарахгүй шүү дээ. Заалтаа нийгмийн зорилго байсан. Би нөгөө баг хүүхдийнхээ багшаас сонссон юм аа. Хүүхдүүд нь ядраагүй, залхаагүй, шантраагүй байхад аав ээж нь өмнөөс нь шантраад ах юм аа. Тэгэл өмнөөс нь нөгөө өөрийнхөө бодлыг миний хүү ядарч जैन, миний охин ядарч जैन багсаг гэдэг байдлаар хандах юм аа. Тэгээд яг энэ хандлага харилцаануудыг ингээд аваад үзэхэр хүүхэд бол асуудалгүй хийгээд идэм аа. Тэгээд та нар л өмнөөс нь шантарч байгаа ингээд нэг юм яриад байсан. Бараг ийм баримжаа бий юу? Яг хотод ингээд энэ замын хөдөлгөөнөөс үүдээ төвжирлээс үүдээ дундад зарцуулж байгаа цаг их байна л да. Тэгэхээр магадгүй зарим сургуулиуд холоос зууж очоод эцэг ихэн ажил тэгээд ярин замын хөдөлгөөн тэгээ очоод ингээд нийгмийн нөхцөл байдлаас үүдээд хүндрэл байгаа. Хоёрт нь тохиромжгүй даалгавар хүүхдүүдийг хөндрүүлж байгаа байна. Тохиромжтой даалгавраас гайгүй явж байгаа. Тэгэхээр аль болохоор тэр нийгмийн амьдралын стресс нөхцөлөө хаяад яг хүүхдийн сурах хөвлийг одоо өөртөө тохирсон байдлаар хэрхэн хийх үү гэдэг дээр л сургуультайгаа нийлж байгаа, багштайгаа нийлж байгаа л эцэг их нэг аргыг нь олуулчвал цаашдаа заавал эцэг их оролцохгүйч гэдэг болдог болчихно. Ер нь би зүгээр багш сургууль хүмүүжүүлэгч бод даалгавар бол хийх ёстой. Энд дээр нэг даалгавар хийх ёсгүй гэдэг юм уу? Бараг анги дээрээ давтуулаа явуучвал гэдэг нэг тим юм. Зайлшгүй л одоо энэ мэдлэг эзэмших процесс суралцах үйлдэлийг бол хэвшил болгохын тулд батгаж өвлөдөж явах ёстой. Сургуулийн хувьд бол юу гэхээр багшлт биднээс цаашдаа анхаарах зүйл юу гэхээр зүгээр нэг одоо юу гэдгийг давтан гүйцэтгэдэг зүгээр номноос хуул авчдаг даалгавар бол одоо бол хүүхдүүдийн сонирхол татгаа атсан. Тэгэхээр аргаа олцгоо. Аргаа л олъё гэдэг юм болж байна. За баярлалаа.